Жеффри Эпштейний баримтуудад Владимир Путин нэр 1005 удаа дурдагджээ. НАТО Арктикийн бүсдэх цэргийн бэлэн байдлаа нэмэгдүүлнэ гэлээ. Бангладешт Шейх Хасинагийн 15 жилийн засаглал дууснаас хойших анхны сонгуул болж байна. Тэд улсын 2026 оны хаврын барийн үеэрх зорчих урсгал түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Арамдраг азагчтай та бүхэн Тэнгэрлээсийн гадаад мэдээний ярины тайм хөтөлбөрийг үзэж байна. Бид олон улсад болж байгаа онцлог мэдээллээс AFP агентлагийн албан ёсныг сурвалжтайгаар мэдээлэх болно. За бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлцэн ангийн хэрэгцээ сэжиглэгдэж нотлогдож шоронд хоригдож явах үедээ амиа хорлсон гэдэг Жеффри Эпштейний баримт бичигт за Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний нэр 1005 удаа дурдгдсантай холбогдуулан Жеффри Эпштейн Орос улбаны улсын эрх баригчтай холбоотой байсан байхыг гэсэн таамаглал олон улсад газар аваад байгаа. Тэгвэл баримтаас харахад Жеффри Эпштейн Владимир Путинтэй уулзахыг удаадаараа хүсэж байгаа гэдгийг илэрхийлж байсан боловч тэднийг уулзсан холбоотой байсан их нотлогоо баримт байхгүй байна. Баримтаас үзэх юм бол Эпштейн Владимир Путинд уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхдээ бодитоор уулзсан их нотлохог огт байхгүйсэн цаг хугацааны дараалал нь ил болоод байгаа баримтуудыг харах юм бол 2017 хүртэл Орос улбаны улсаас нэгдсэн үндэсний байгууллагад суугаа элчин сайд байсан Виталий Чуркин Жеффри Эпштейнтэй ойр холбоотой нэгэн байсан юм. Хууль зүйн яамнаас гаргасан баримтуудад тэд тогтмол уулздаг байсан. Жеффри Эпштейн Чуркины хүү Максимд Нью-Йорк дахь хөрөнгө удирдлагын компанид ажилд орохдоо туслахаар санал болгож байсан нь дурдгдсан байна. Гэвч 2018 оны 6 дугаар сард Жеффри Эпштейн нас барснаас 1 жилийн дараа түүний зүгээс Норвегийн улс төрч тухайд Европын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Торбьорн Ягландтай холбогдож Владимир Путиний ойрын туслах одоогийн Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах боломжтой эсхийг нь асууж байсан юм. 2018 оны 6 дугаар сард илгээсэн өөр нэг загталдаа Ягланд Москвад айлчлах үеэр Владимир Путин, Сергей Лавров, мөн тухайн үеийн Орос улбаны улсын ерөнхий сайд Дмитрий Медведев нартай уулзахаар төлөвлөж байгаагаа дурдсан буцаж ирээд Парис дахь Жеффри Эпштейний үйл хөдлөлтөд байрлахаар төлөвлөж байгаа гэдээ дурдсан байна. Энд анхаарах нь Жеффри Эпштейн Оросын нөлөө бүхий албан тушаалтнуудтай харилцсан зарим загтал ярианы онц харна Америк нэгдсэн улс болон Орос улбаны улсын харилцаа тун эмзэг байсан үед буюу Америкийн тагнуулын байгууллагууд Оросыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаж явах үеэр өрнөсөн байна. Тухайн үед энэхүү сонгуульд Дональд Трамп ялалт байгуулж Америкийн ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн байдаг. Үүнээс өмнө гэх юм бол Жеффри Эпштейн 2013-аас 14-нд Владимир Путинтэй уулзах боломж хайж Норвегийн улс төрч Торбьорн Ягланд Израилийн ерөнхий сайд асан Эхуд Барак нартай харилцаж мөн байсан юм. Гэхдээ өөрийгөө барууны хөрөнгө оруулалтыг Орост татахад хэрэгтэй хүн гэж танилцуулж өөрийгөө өндөр түвшний нөлөө бүхий хүн мөн Билл Гейтст хүртэл зөвлөгөө өгдөг. Владимир Путинтэй тухтай уулзах хүсэлтэй байна гэж хэлж байсан юм. 2014 онд тэрээр Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа мэт загтал бичиж технологийн салбарын нөлөө бүхий хүмүүсийг хамт явахыг уриалж байсан юм. Эдгээр шинэ баримтууд ил болсонтой холбогдуулан Польшийн ерөнхий сайд Дональд Туск Жеффри Эпштейн Оросын тагнуулын байгууллагуудтай холбоотой байсан эсхийг шалгах мөрдөн шалгалт эхлүүлгээ мэдгдсэн байна. Үүнд Кремлээс хариу өгч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Жеффри Эпштейнийг Оросын тагнуулын агент байсан гэх таамаглал утгагүй хэрэг энэ сэдвээр хошигнооч хэрэггүй гэж анхааруулжээ. Дараагийн улс мэдээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Даны их мэдэл удаан хугацаанд байсан Гренландыг өөрийн улсын эзэмшлэх болох ёстой гэж зарлаж байгаа. Мөн үүнийхээ шалтгааныг тайлбарлахдаа Гренландд Орос улбаны улс болон бүгд найрамдах хятад улсын нөлөө хэд их байна. Үүнээс нь Европын холбооны улс орнууд сэргийлж хамгаалж чадахгүй байна гэх тайлбарыг өгдөг байна. Тэгвэл өнөөдрөөс эхлэн НАТО Арктикийн бүст ялангуяа Гренландд төвлөрч анхтээ цэргийн хүч нөлөөгөө энэхүү бүс нутагт нэмэгдүүлэх шин санаачлагыг танилцуулсан байна. Энэхүү санаачилга нь Арктик Центрик гэх нэртэй тухайн бүс нутгийн геополитикийн хүчтэймэл байдал болон стратегийн өрсөлдөөн нэмэгдэж байгаатай холбоотой гэсэн тайлбарыг албаныхан өгч байна.
Өнгөрсөн сард Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Дан улсын хагас автономит нутаг дэвсгэр болох Гренландыг Америк нэгдсэн улсад батлан хамгаалах зорилгоор нэгтгэх хүсэлтэй байгаа гэдгийг илэрхийлж байсан. Түүний хийсэн мэдгдлүүдийн улмаас НАТОгийн гишүүн орнууд Арктикийн аюулгүй байдлыг хангахаар илүү тодорхой стратегийн санаачлаг гаргаад байгаа нь энэ юм. Arctic Sentry гэх нэртэй энэхүү хөтөлбөр нь цоо шинээр үүсгэж байгаа цэргийн ажиллагаа бол биш. Энгийнээр тайлбарлах юм бол Арктикт одоо байгаа үндэсний цэргийн сургуулиуд болох Дан улсын Arctic Endurance болон Норвегийн Cold Response гэх нэртэй дасгал сургуулиудыг НАТОгийн командын бүтцийн дор удирдан авч явахаар болсон байна. Зохицуултыг НАТОгийн Америк нэгдсэн улсын Норволк дахь төвөөс удирдана. Үүнээс гадна тухайн бүс нутагт холбоотны байнгын цэргүүдийг байршуулахгүй болохоо зарласан байна. НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутегийн тухайд энэхүү санаачилгыг НАТОгийн хувьд чухал алхам. Бид анх удаа Арктикийн бүсэд явагддаг цэргийн бүх үйл ажиллагааг нэг командын дор нэгтгэж байна гэж хэллээ. Мөн тэрээр Арктикийн бүс нутагт Орос улбаны улсын цэргийн үйл ажиллагаа болон Хятад улсын ашиг сонирхол нэмэгдэж байгаа одоогийн энэ нөхцөл байдалд авч байгаа хариу арга хэмжээ гэж тайлбарласан байна. Энэ сануулгад Арктикийн бүсэд НАТОгийн 7 гишүүн улс болох Дан, Исланд, Норвеги, Канада, Америк, Их Британи, Франц нар өөрсдийн нутаг дэвсгэртэй. Харин тэдэндээ зэрэгцсэн Орос улбаны улсч бас Арктикийн бүсэд оршдог ба. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын улмаас Арктикийн мөс хайлж шинээр тээврийн замууд нээгдэж байгаа. Мөн тухайн бүсийн байгалийн нөөцөд хандах боломж нэмэгдснээс гадна цэргийн өрсөлдөөн хурцтмал болж байгаа юм. Тийм учраас стратегийн хувьд чухал ач холбогдолтой бүс нутгаа гэсэн. Энэхүү тухайн бүсд авч байгаа бусад арга хэмжээнүүдийн тухайд Их Британи улс ирэх 3 жилийн хугацаанд Норвеги улсад байрлах цэргийн албан хаагчдын тоог 1000-аас 2000 болгож 2 дахин нэмэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Франц, Герман, Дан улсууд Арктикт хийх үйл ажиллагаанд оролцохоо илэрхийлээд байгаа. Гэхдээ тодорхой цэргийн тоо одоогоор мэдээлдэг байна. Дүгнэлт харах юм бол НАТОгийн үндсэн үүрэг нь гишүүн 32 улсынхаа нутаг дэвсгэрийг хамгаалах явдал. Харин эдний дундах хамгийн хүчрхэг гишүүн орн болох Америк нэгдсэн улс Даны харьяа нутгийг буюу Гренландыг өөртөө нэгтгэх талаар занал хийсэн мэдээллүүд удаа дараа хийж байгаа нь угийн эслийн холбоотнуудын харилцааг таагүй болгож байгаа юм. Европын холбоотнууд энэхүү Arctic Sentry санаачлага болон Вашингтон, Копенгаген, Гренландын их баригчдын хооронд үргэлжлэж байгаа дипломат хэлэлцээрүүд хурцдмал байдлыг намжааж нөхцөл байдлыг нааш эргүүлж магадгүй гэж сайшааж байна. Ингэснээр НАТОг Украин дахь Оросын дайны асуудал болон Европын аюулгүй байдлын бодит сорилтуудад төвлөрөх боломж гарна гэж үзэж байгаа гэлээ. 2024 онд Бангладеш улсад болсон Жинзи буюу зэд үеийнхнэр удирдуулсан чагсаалын улмаас тухайн үед ерөнхий сайдаар ажиллаж байсан Шейх Хасина албан тушаалаас огцорч байсан. Улмаар түүний 15 жилийн засаглал дуусгар болсон байдаг. Тэгвэл үүнээс хойш Бангладеш улсад улс төрийн нөхцөл байдал маш хурцдмал мөн түр засгийн газар эрхэрж байгаа. Тэгвэл өнөөдөр Бангладеш улсад Шейх Хасинаг албан тушаалаас бууснаас нь хойших анхны сонгуул болж байна. Иргэн сануулгад төрийн албаны квотыг шинжилгээг шаардсан залуу жагсагчдын удирдсан энэхүү босолго нь улс орон даяар засгийн газрын эсрэг жагсаал болж өргөдөж байсан. Энэхүү үеийн үеэр 1400 орчим жагсагчид амир үдэж байсан байдаг. Бангладешийн болон олон улсынхан ерөнхий сайд асан Шейх Хасина явуулгатай зориуд жагсаалыг дарахын тулд хүч ашиглан залуусын амь насанд хүрсэн гэж үздэг байна. Тэрээр хийсэн хэрэгтэй 2025 оны 11-р сард Бангладешийн шүүхээс цаазын ял сонссон. Гисэндэж аль хэдийн энэтэг улс руу дөрвсөн Хасина ялын тогтоолыг үндэслэлгүй гэж өгөөсгөж байгаа. Энэхүү тэрээр буцаж нутагтаа хөл тавиагүй харин түүнийг огцорсны дараа Нобелийн их тайвны шагналт Мохаммед Юнусаар удирдуулсан түр засгийн газар Бангладеш улсыг удирдах байгаа. Мөн чөлөөт шударга сонгуулийн бэлтгэл ажлыг хариуцсан зохион байгуулсан гэж байна. Энэхүү уг сонгуульд оруулсан заалтанд Шейх Хасинагийн Авами Лиг намыг оролцохыг нь хориглосон байна. Үүнээс гадна шүүх хурал дуустал улс төрийн үйл ажиллагаа явуулахыг ч гэсэн хориглосон байна. Сонгуулийн иргэн тойронд болж байгаа үйл явдлуудаас харах юм бол гол өрсөлдөгчөөр нэрлэгдээд байгаа Тарик Рахманы удирдсан Бангладешийн үндэсрэг үзэлт нам болон 2024 оны эсэргүүцлийн жагсаалаас үүдэлтэй залуучуудад төвтэй үндэсний иргэдийн намтай нэгдсэн Исламын нам болох Жамаатай Исламын хоёрын хооронд өрсөлдөөн ширүүн өрнөх шинжтэй байгаа юм. Энэ жилийн сонгуульд энэхүү улсын залуу сонгогчдын оролцоо өндөр байдгаараа онцлогтой. Бүртгэлтэй 128 сая сонгогчийн 45% нь 18-аас 33 насны иргэд байна. Үүнээс 5 сая гаруй залуус анх удаа саналаа өгч байгаа юм. Харин сонгуулийн үеэр хуурамч хэмэл оюун ухаанаар үүсгэсэн улс төрийн холбогдлолтой видео бичлэгүүд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дарахж байгаа нь томоохон асуудал тооцогдож байна.
Төр засгийн газар иргэдийн тайван санал хураалтыг хангах, хүчирхийлэл, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх үүднээс сая гаруй аюулгүй байдлын албан хаагчлыг бэлэн байдалд оруулан ажиллуулж байгаа юм. Энэхүү Бангладешийн иргэдийн хувьд энэ сонгуул нь ердийн нэг санал хураалтаас илүү түүхэн мөчөө гэж нэрлэгдэхэр хэмжээний үйл явдал болж байгаа юм. 20 гаруй жилийн улс төрийн дарангууллаас иргэд дуу хоолойгоо эргүүлэн авч улсынхаа ардчлалыг сэргээхийг хүссэн хачин хүсэл өөртлөн саналаа өгч байгаа нь энэ юм. 2026 оны Хятадын Хаврын баяр буюу шинэ жилийн баяр 2 дугаар сарын 17-наас эхэлж байгаа. За энэ үеийн Хятад улсын хувьд аялал жуулчлалын салбарт маш чухал үе. Намун ялангуяа энэ жил 2026-нд зорчих хөдөлгөөн 9.5 тэрбумд хүрнэ гэсэн төлөвтэй нь энэ түүхэн дээд хэмжээ болох ба. Хятадын Хаврын баярын зорчих оргил үе нь шинэ жилийг угтан гэр бүл ойр дотныхонтойгоо уулзахаар сая хүн улс даяар зорчдог дэлхийн хамгийн том жил тутмын хүн амын шилжилт хөдөлгөөнд тооцогддог юм а. Хятад улсын тээврийн байгууллагууд 2026 оны Хаврын баярын зорчих хөдөлгөөний оргил үеийг угтан тусгай арга хэмжээнүүд хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ хугацаанд улс даяар бүс хоорондын зорчих тээврийн нийт 9.5 тэрбум удаагийн зорчилт хийгдэх төлөвтэй байгаа нь түүхэн дээд үзүүлэлт болох юм. Энэ жил Хятадын Хаврын баяр 2 дугаар сарын 17-нд тохиож байгаа. Албан ёсны амралт 2 дугаар сарын 14-ноос 23-ыг дуустал 9 хоног үргэлжилж, харин зорчих оргил үе 2 дугаар сарын 2-ноос 3 дугаар сарын 13-ыг хүртэл үргэлжлэх юм. Албаны хүмүүсийн тооцоололоор төмөр зам болон иргэний агаарын тээврийн зорчигчдын тоо тус 540 сая болон 95 саяд хүрэхээр тооцоологдож байна. Мөн Хятадын төмөр замын сүлжээ энэ лав гарагт 1385 сая зорчигчийн аяллыг гүйцэтгэх төлөвтэй байгаа юм. Хэрэглээч ялгаагүй огцон өсөж улс даяар зах худалдааны төвүүд баярын бараа худалдан авч байгаа иргэдээр дүүрэн байна. Эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан баруун хойд Хятадын шинсийн мужи худалдаа, хоол, үйлчилгээ, тоглолт зэрэг хамарсан 150 гаруй баярын арга хэмжээг зохион байгуулж байгаа юм а. Ийхүү баярын аялал жуулчлал эрчимжиж байгаатай холбоотойгоор тээврийн байгууллагууд иргэдийг аюулгүй, саадгүй зорчих нөхцлөөр хангах үйлчилгээгээ нэмэгдүүлж байна. Улс даяар төмөр зам, авто зам, иргэний нисхийн байгууллагууд хүчин чадлаа нэмэгдүүлж, нэмэлт ээлж гарган зохион байгуулалтаа сайжруулж, оргил ачааллын үеийн эмэгцэгчтэй зорчих нөхцөлийг хангаж байгаа гэлээ. Тухайлбал лав гарагт нийт 1544 нэмэлт галт тэрэг үйлчилгээнд гарахаар төлөвлөгдсөн байна. Мэмэр гарагаас эхэлсэн зорчигчдын урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан шөнийн хурдны галт тэрний тоогч гэсэн нэмэгдүүлжээ. Гэхдээ өвлийн таагүй цагаагаар улсын хэмжээнд авто замын хөдөлгөөнд саад учруулах шинжтэй байна. Засан дарагдсан мөссөн замын улмаас Жилэн, Гуйжоу, Шинжаан бүс нутгийн 7 хурдны замын хэсэгт хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон байгаа юм а. Түүнчлэн Өтгөн Манангийн улмаас Анхо, Жанши, Хүбэ болон өөр 4 мужийн бараг 100 хурдны замын хэсгийг хаах буюу хөдөлгөөний хязгаарласан байна. Мэдээ үргэлжлэж байгаа бусад онцлог мэдээллийг товчоор хүргье. Канада улсын British Columbia мужид 2 дугаар сарын 11-нд гарсан сургуулийн зэвсэгт халдлын улмаас 11 хүн амь өргөлөө. Амиа алдсан хүмүүсийн донд халдлага үйлдсэн байж болзошгүй 18 настай эмэгтэй өөрөө ч багтаж байгаа юм. Энэхүү хэрэг нь Канада улсын сүүлийн хэдэн жилийн хамгийн хүнд халдлагуудын нэгт тооцогдож байна. Үүний өмнө 2020 оны Nova Scotia-д 16 хүн, 1989 онд Монреалийн Политехникийн сургуульд 14 эмэгтэй амиа алдсан хэрэг гарч ижээ. Польш болон Итали улс Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан инх тайвны зөвлөл нэгдэхгүй гэдгээ мэдээллээ. Тэд анхандаа газын зурвас гал зогсоох хэлэлцээрийг баталгаажуулах зорилготой байсан энэхүү зөвлөл дэлхийн бусад мөргөлдөөнийг зохицуулах чиг үүрэгтэй болж байгаад болгоомжилсан байр суурьтай хандаж байгааг хэлж байна. Мөн Италийн хууль тогтоомжийн дагуу тус улс нь зөвхөн тэгш хэрэгтэй олон улсын байгууллагад нэгдэх боломжтой байдаг гэж. Харин одоогийн дүрм нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчид хэд их эрх мэдэл олгож байна гэж Италийн эрх баригчид дүгнсэн байна. Орос улбаны улсын засгийн газар WhatsApp Messenger-ийн үйл ажиллагааг бүрэн хаах оролдлого хийсэн гэж Meta компани зүгээс мэдээллээ. Мөн энэхүү алхам нь эрх баригчид иргэдийг төрийн хяналттай Messenger ашиглахад шилжүүлэх зорилготой гэж шүүмжилж байна. Үүний өмнө Оросын эрх баригчид Telegram-д тавих хязгаарлалтаа чангатгаад байсан билээ. Үүнд албаныхан аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй байна гэх тайлбар өгсөн ч хүний эрхийн байгууллагууд үүнийг интернетийн хяналтыг улам чангатах орлогоо гэж шүүмжилсэн юм а. Аргентин улсын нийслэл Буэнос Айрест олон мянган иргэн ажил хаях эрхийг хязгаарлах хөдөлмөрийн хуулийн шинжилгээг эсэргүүцэн жагслаа. Энэхүү хуулийн төслийг ерөнхийлөгч Хавьер Милей дэмжиж Сенат хэлэлцэж байгаа юм.
Засгийн газар энэхүү шинжилгээг чөлөөт зах зээлийг бэхжүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэж тайлбарж байна. Харин үйл орчны эвлэлүүд ажилчдын эрхийг зөрчсөн хэрэг гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь юм а. Жагсаалын үеэр цагдаа иргэдийн хооронд мөргөлдөөн гарч усан буу нулимс асруулагчхий ашиглахтаа хүрсэн байна. Та бүхэнд өнөөдөр олон улсад болсон онцлог мэдээлэлээс таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа. Сайхан амраарай.